Пуулийн хурдны зам. Энэхүү хурдны зам нь Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан нийслэлийн автозамын сүлжээг хөгжүүлэх шинэ тойрог замын нэг хэсэг бөгөөд төсөл хэрэгжүүлснээр хотын төвийн автозамын ачааллыг бууруулж, замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий автозамын сүлжээг хөгжүүлэхэд чиглэгдсэн томоохон төсөл билээ. Төсөл нь хотын зүүн хэсэг буюу Баянзүрхийн товч Улаанбаатар налайх чиглэлийн автозамаас хотын баруун хэсэг буюу Баруун аймаг руу салдаг аюулгүй тойрог хүртэл нийт 32 км 6 игнэ бүхий хурдны зам баригдах бөгөөд 8 байршилд 2 түвшний огтлолцол бүхий уулзвар, 13 байршилд нийт 9878 метрийн урттай гүүр, 4 байршилд 190 метрийн урттай түнэл тус барих бөгөөд хотын төвийн хэсэгт хотын өнгө үзэмжид нийцүүлэн гүүрэн байгууламжаар баригдахаар төлөвлөгдсөн. Баянзүрхийн товчны уулзвар буюу хотоос орох гарах хөдөлгөөн болон хотын хойд чиглэлтэй холбогдох 2-р тойрог замын хөдөлгөөнийг зохицуулсан үндсэн гарц. Нийслэлийн 1-р тойрог зам болон үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт төлөвлөж буй олон түвшний огтлолцол бүхий орох гарах хэсэг нь хотын хөдөлгөөний урсгалыг гадагш нэвтрүүлэх боломжийг бүрдүүлнэ. Мишель худалдааны төв орчим дахь орох гарах хэсэг нь хотын төвийн хэсгийн замтай холбогдох замаар хотын төвийн замын ачааллыг тэнцвэржүүлнэ. Гээц дөрв болон наадамчдын гүүр, 1-р тойрог зам, сонсголонгийн зам, авто худалдааны цогцлбортой холбогдох хэсгүүд нь хотоос орж гарах урсгалыг зохицуулах ба энэ нь төвийн бүсийн хөдөлгөөнийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ. Мөн хотын баруун хэсэгт Баруун аймаг руу салдаг аюулгүй тойрог төлөвлөж буй олон түвшний огтлолцол нь Улаанбаатар хотын босоотын хөлгийн автозам 1-2-р тойрог замтай холбогдож Улаанбаатар хотыг тойрсон тойрог замын сүлжээг бий болгох чухал ач холбогдолтой юм. Төслийн барилгын ажлыг 2025-аас 2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд ажлын гүйцэтгэлийг олон улсын стандартын дагуу үе шаттайгаар гүйцэтгэхээр төлөвлөж байна.